Зарааны бяцхан бөөдөө үлгэрээ тухлан сууж шимтэн сонсоорой. Нэгэн өдөр бяцхан зараа ээжээсээ Би сайн зараа юу, муу зараа юу? гэж асуужээ. Мэлхий. Чи тун сайн амтэн. Намайг дуулахад алга ташиж баяр хүргэсэн шүү дээ. Гэтэл Үнэг. чи бол муу зараа. Бүх үргэс чинь намайг хатгсан. Шоргоолж үнэгэнд битгий итгэх. Чи бол сайн амтэн. Намайг нуруунд дээрээ суулгаад гол гаргаж өгсөн. Зараа хаан, чи бол муу. Намайг цэцэгнээс цэгсэрч газарт унгаасан. Үгүй ээ. Үгүй. Чи бол сайн амтэн. Өтгөн ногоон дунд төөрчгсөн явж байхад минь ус руу оруулж өгсөн юм. Зараахан муу. Тэр миний хатаасан мөөгийг аваад явцсан. Намайг унтаж байхад над руу гитэж явсан үнгийг хөөж өгсөн юм. Тиймээс зараахан чи үнэхээр сайн амтэн. Зараахан миний хүйгөг нураацсан. Бас оройг нь аваад явцсан. Зараахан бол муу амтэн. Амьтад ийхүү хэлэлцэж гин. Бяцхан зараач тэдний хэлхийг анхааралтай сонсож гин. Хүүхдүүдээ тэгэхээр зараа сайн амьтан юм болоо, муу амьтан юм болоо? Та нар юу гэж бодож байна вэ? Би сайн, муу хоёрын аль нь юм бэ? Чи бусдыг гомдоож байхдаа муу. Харин тэдэнд тус хүргэж баярлуулж байхдаа сайн шүү дээ. Тийм ээ, яг зөв хэллээ. Тэгээд ойн амьтад бүгдээрээ амар сайхандаа жаргажээ.